Эм бүх толиулж байна. Цаг хугацааны цонхоор бүгд найрамдах Монгол ард улс. Зохиолч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Баатар сүрэнгийн шүүдэр цэцэг. Өгүүлэгч Баянбаатарын мөнх туяа. Нэгдүгээр бүлэг хизээд бэлхэн. Бүгд найрамдах Монгол ард улсад 1980 оны 11-р сарын 26-ны өглөө. Энэ бол бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласны 56 жилийн ойн баярын өглөө байлаа. Энэ өдөр би пионерт илссэн юм. Өглөө эрт нойрон донд радиогоор миний хамгийн дургүй дуу хангинаж эхлэхэд би нойрноос хөнхөөн сэрлээ. Өглөөний гимнастик 1, 2, 3 гих нэвтрүүлэгчийн хоолой бас цагдаа ахаа сайн байна уу гэсэн дуугаар амтд нойрноос сэрэх болдогт би үнэхээр дургүй. Цэцэрлэгт байхын л өглөө эртийн дуунаар босох болдог. Ээж босоорой бос цэцэрлэгээсээ хоцорлоо гэж уцаар тайхан дуудахад нь за одоохон гэсээр хэвтэртэй хорогдон байхад замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу гэсэн мөр дуусахад ээж хүнжил хуулан автагсан. Гэтэл энэ өглөө намайг дуудаж сэрээсэн гэгээ өглөө сайн байна уу? Нарны гэрэлд гялалцсан гэрэлт цонхнууд сайн байна уу гэсэн мөрүүдээр дуу дөнгөж эхлэхдээ л би нүдээ нээж ээжээрч дуудуулалгүй бослоо. Хажууд үүрээ шуухад нэн унтана. Тэр ч бас босож цэцэрлэгтээ явах ёстой хүн л дээ. Чи босооч гэж зулгаах гэснээ дүүгээ өрөвдөж жаахан унтаад авах гэж бодон гэрийн шахаагаа хөлдөө өглөв. Шаахаач гэж ноднингийн багтсан 13-ын дотоодын сандаалын оломны тасархайг ээж хайжлаад гэрийн шахаа болгосон эд. Энэ өглөө үнэхээр бүх юм надад гоё, өнгөлөг, шив шинхэн юм шиг санагдаж байсан тул догдолсондоо юу ч хоолоогоор орохгүй байсаар ээжийн хийж тавьсан өтгөн кашиг ганц халбагдаад зэлгэн хар цай залиглаад л гэрээс гарсан да. Ээж каш чанаад гэрт маасал дуусаагүй байвал дээр нь цөцгийн тос шаргалтаж байдагт би дургүй тул тэр шаргалцсан хэсгийг л эдсэн хэрэг. Сургууль дээр очиод пионерын удирдагчийн өргөнд ортол ангийн он сурлагтнууд цугларсан байлаа. Хувьсгалын музейд бид догтлол дүүрэн ирлээ. Биднийг пионерт илсүүлэх ёслын их танхимд оронгууд миний өөдөөс Жанжин Сүхбаатарын цагаан цээж баримлын хонхорхой нүд нь цоо ширтэд байх шиг эвгүй санагдав. Холоос харахад нүд нь хонхоогоод эвгүй харагдаж байсан ч ойртоод очиход харцсан их хурц догшин чимшиг яг л Сүхбаатар кинонд миний ухаан саруул байна гэснээ тэнгэрт зүгээр нисэж байсан шувууг гар буугаараа будчихад нүд нь хурцаар асаж байдаг шигэ цоргисон харцтай байсан нь амьд чимшиг сонин сэтгэгдэл төрүүлв. Би ерөн Сүхбаатар киноны төгсгөлийн хэсэгт нь их дургүй. Богдын отож хэмээх шувууны үр шиг сүрлэн малгайтай лам Сүхбаатарт хор өгөх гэж гэрт нь ирдэг хэсгийг үзэхээрээ л айдас давтдаг байсан агаад бүрхэг орой хашааж хөрш жүгэй ганц гэрээс Сүхбаатар гуйвын дайван гарч ирээд гар буугаараа шувуу буутхан ч амар санагддгийн. Уг нь Сүхбаатар жанжны эхнэр Янжмаа гэх эмэгтэй хувьсгалчдын нууц хурал хийж байхад нь гадаа гамин цэргийг хуурч явуулдаг. Бас сүх чанжин хятад гуанзанд мах огтлоод цуунд дүрж идэх. Түүний найз ховдог гомб 2 давхар байшингаас өндөр майдэр бурхантай ярилцдаг хэсгүүд нь гоё санагддаг. Өмнө нь аав ээж дүү нартайгаа хувьсгалын музейг үзэхдээ Сүхбаатарын цээж баримлыг хараад л өнгөрч байсан. Тэгэхэд нүд нь ийм амар ухаад авчихсан чимшиг, хурц зөрөгтэй чимшиг харцтай байсныг анзаараагүй яачээ. Бодоод байх нь Сүхбаатар киноны тэр шувуу бууддаг, тахирдуу хөмсөхтэй ууртай Сүхбаатараас өглөө тэмцэл киноны цав цагаан шүдтэй бор царайтай, өндөр нуруутай сүх жанжин нь илүү зөөлөн эйвэргүй, сайхан ааштай хүн харагддаг шүү дээ. Биднийг тэр баримлын өмнө жигсаахад би сүх жанжны баримлын нүдийг харахаа болов. Асар өндөр таацтай их танхимын өнгийн шилэн шигтгмэл ханын чимэглэлийн өмнө сүндэрлэх их жанжин дамдны Сүхбаатарын сүрлэг гантик хөшөөний өмнө бид игнэн жигсав. Хаач явсан сүх жанжны баримл хөшөөг харахаар ягаад ч юм надад нэг л өрөвдөх, аль эсвэл харамсах мэд сэтгэл төрөд байдгийг. Сүхбаатар кинонд гардгаар түүнд сүрлэн малгайтай богдын отож лам хор өгөөд алчихсан тэр хэсэг огтоос мартагддаггүй учраас тийм агуу жанжин тэгж хитрхи залуудаа нас барсанд үргэлж тийхүү өрөвдөх, харамсах сэтгэл төрдөг байлаа. Хэдий тэр киноны Сүхбаатар намхан бас нэг л монголчуу биш царайтай байдаг нь сүүлд ээжээ сонссноор монгол биш орос жүжигчин тоглосон юмсан ч.
Тэгсэн ч гэсэн ламд хорлогдчихоод гадаа гарч хөл дээрээ тогтож ядан зогсоод тэнгэрт нисч яваа шувуу будаж унгаад харвуу. Миний ухаан санаас харуул байна гэж хэлдэг тэр ирэлхийг зориг нь хүүхэд бид их л багтдаг байв. 1980 оны 11-р сарын 26. Бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласны 56 жилийн ойн баярын өдөр ангиасаа би ганцаараа пионерт илсэхээр ийхүү хувьсгалын музей зогсож байгаа минь надад зүү дэмшгэл санагдаж байлаа. Өглөө ээжийн эндүүдэж өгсөн цав цагаан цамцны минь ингэрт баатарчуудын тэмдэг зүлттэй би. Сүхбаатар жанжины цаанаас алтан нарны гэрэл цацарч буйг дүрсэлсэн баатарчуудын тэмдэг. Нодны 1-р ангид ороод баатарчуудад илсэхэд багш тэмдэгний учрыг тайлбарлахдаа Жанжин Сүхбаатар Ленин багшийн сургаал бол алтан нарны гэрэл адил бидний замыг гэрэлтүүлэх юм. Тиймээс та нар баатарчуудад илсэхэд ард нь алтан нарны гэрэл цацарсан Сүхбаатар жанжны зурагтай тэмдэг зүүж өгч байгаа. Зөвлөлт улсад бол хүүхдүүд Ленины зурагтай ийм тэмдэг зүүдэг гэж тайлбарласан юм. Багшаа, яагаад Ленины сургаал гэж тэмдэг дээр Сүхбаатар жанжин л байна шүү дээ. Сүхбаатарын сургаал гэж байдгүй мүү? Гэж юм бүхнийг ухаж лавлах дуртай Амарбат гэдэг хүүхдийг асуухад багш нэг л эвгүүцэх шиг болсноо дорхноо инэв хийлээд Ленин багшийн шавь нь жанжин Сүхбаатар юм шүү дээ гэсэн билээ. Тэр өдрийн хичээл тарахад Амарбатыг авахар ирсэн эмээт нь багш. Амарбат улс төрийн талаар эргэлзээтэй юм ярьж хүүхдүүдэд буруугаар нөлөөлж магадгүй байна. Тиймээс та хичээл дээр Ленин багш Сүхбаатарын талаар дэми юм ярьж асуулт тавьж болохгүй гэж ач хүүдээ сайн хэлээрээ гэснийг би сонсчихсан юм. Уг нь надад ч Сүхбаатарын сургаал сонирхолтой санагдсан болохоор Амарбатын асуулт тийм дэми санагдаагүй шүү дээ. Бид баатарчуудад элсэхдээ жагсаалаараа явж сургуулийн хурлын танхимд орж ангиараа нэгэн зэрэг баатарчуудын гишүүн болж байлаа. Хүүхдүүдээ үүнээс хойш дандаа жагсаалаар явж байна шүү. Дараа нь пионерт элсэхээрээ шугам жагсаал хийдэг болно гэж багш бас хэлв. Бид ангидаа ороод бүгд л ингэр дээрх Сүхбаатартай тэмдгээ үздэхийн сэтгэл багталтай шуугилдаж байтал багшаа, Сүхбаатар жанжныг богдын имч лам нь хорлож алсан те гэж бүдүүн цог хүүг асуухад багш кинонд тэгэж үзүүлдэг учраас үнэн байхаа гэснээ. Үнэн байхаа гэх үгэн дээр хоолойд нь нэг л итгэл муутай өнгө сонсогдох шиг надад санагдсан юм. Харин Амарбат амандаа тэр чин зүгээр л кино штий, жинхэнэ амьдрал биш гэж аяархан хэлв. Амарбат ангидаа бараг л ганцаараа хүрэн хилэн дүрмд хувц өмсдөг. Ээж нь нас барж, аав нь өөр хүнтэй суусан учраас эмээтэйгээ хоёулхан байдаг хүүхэд байв. Ангид Амарбат Зоригтбаатар хоёроос босод хөвгүүд бараг бүгд соёуз гих хөх саарал дүрмд хувцас өмсдөг байлаа. Биднийг ойролцоох сургуулийнхантай хамт жагссны дараа манай сургуулийн пионерын удирдагч багш ирж "Хүүхдүүдээ, одоо хотын пионерын зөвлөлийн хүн ирж та нарт баяр хүргэнэ. Улаан бүчээ зүгээд пионерын тангарага хотын пионерын зөвлөлийн гишүүн 24-р сургуулийн бүлэгмийн зөвлөлийн дарга Жавхлан туяа игчигээ дагаж нэгэн зэрэг өргөдөг юм шүү. Тангарага цээжилсэн үү?" гэлээ. Пионерын удирдагч маань их залуухан багш тул надад ахлах ангийн эгч нараас ялгарахгүй энгийн хувцтай сурагчгэл харагдаад байдаг. Би өчигдөрхөн цээжилсэн атал дахиад л пионерын тангарага цээжиндээ давтаж уншсаар л байлаа. Мартчихгүй гэж сэтгэл зовоод тэрэлдэ. Танхимд игнэн жагссан пионер ах эгч нар нэгэн зэрэг бүрээн дуу янгалуулахад танхимд улаан туг өргөж цацагтай гурвалжин улаан малгай өмссөн 3 пионер бөмбөрт жагсаалын нижгэнсэн хөг дунд сүрэлхээр орж ирлээ. Бөмбөрчдийн игнэний пионеруудыг тоолж үзвэл 12 хүүхэд байв. Бамбар нь шар цацагтай час улаан гурвалжин унжлагтай. 2 эмэгтэй 1 эрэгтэй пионерын барьж яваа тугч бас шар цацагтай. Хувьсгалын улаан өнгөтэй. Бүх эгч нар үсэндээ цагаан тууз цэцэглэн зүүжээ. Улаан туг бөмбөрийн сүрлэг нижигнэнд миний сэтгэл бүрч их тогтолчлоо. Хажуу зогсоо нэгэн хөвгөн амандаа дүндрэн дүн химэн бөмбөрийн химнэлийг давтахад цаана нь буй зэргэлдээ ангийн Ариуна гэдэг охин нудраа тавх нь харагдав. Харин би үүлэн дунд хөөрөн нисэх мэт сэтгэл минь хөвсөлцөн тогтолсоор л байлаа. Хувьсгалын музейн их танхимд Сүхбаатарын районы төвийн 4 сургуулийн он сурлагтнуудын пионерт элсэх ёслол болж байна энэ. Бүрээ бөмбөрийн дуу намдахад цагаан цамцан дээрээ улаан бүч зүүсэн нэг эмэгтэй багш орж ирээд
өөрийгөө Улаанбаатар хотын пионерын зөвлөлийн дарга Туяа Цэцэг гэж танилцуулаад "Хүүхдүүд ээ, та нарт онц сурлагтан ах эгч нар нь улаан бүч зүүж өгөхөд пионерын тангаргаа өргөчхөд нэгэн зэрэг хизээд бэлхэн гэд ёслоо шүү" гэж зааварлаад биднийг пионерт элсэж байгаад баяр хүргэж, цаг ямагт сурлага хөдөлмөрөөр үлгэрлэж, Монгол Ардын хувьсгалт намын үйл хэрэгт үнэнч хизээд бэлхэн пионерууд байхыг захилаа. Энэ багш том хүн байж хүүхэд чиг яагаад пионерын газ дуг зүгсэн бол? Том хүн болохоор цагаан цамцныхан цаанаас мөөмн пүмбигөөд инээдтэй байна шүү дээ гэсэн бодол надад орж ирэхэд яагаад ч юм инээд хурч нөгөө их тоглол хийсэн арилчхав. Бөмбөрийн сүрлэг нийжигнэн дор бүх хүүхдэд мөн л онц сурлагтан тэргүүний пионерууд газ дуг зүүж өгөхөд 24-р сургуулийн тайрмал үстэй пионерын улаан малгайтай эгч надад улаан бүч зүүж өгөөд ёслов. Бидний өмнө нөгөө 24-р сургуулийн бүлэгмийн зөвлөлийн дарга гих өндөр эгч гарч ирээд "Пионерууд дуулж бай. Номхон пионерын тангаргаа өргөх тун" гэж командлаад "Тэр овогтой тэр бие Жанжин Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерын байгууллагын ариун игнэнд багтан орж" гэд зогсос хийхэд нь "Дарцүрэн авахтай гэрэл сайхан би Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерын байгууллагын ариун игнэнд багтан орж" хэмээн давтав. "Монгол Ардын хувьсгалт намын үйл хэрэгт чин үнэнч байж" гэж уншихдаа нөгөө эгч "чин үнэнч байж" гэсэн хэсэгт дууга өндөрсгөхөд би давтан хийлэхдээ цээжин дотор ямар нэг юм хөдлөгшгөл огшоод догтлоод явчихсан билээ. "Намын үйл хэрэгт үнэнч байж" гэсэн үгсийг давтах үед надад Сүхбаатар кинонд гардаг Ардын намынхан сүхч анжны гэрт нууцаар хуралдаж гадаан түүний эхнэр Янжмаа гамингуудаа сэргийлэн мананд гардаг тэр хэсэг гинэнд санаанд орж ирсэн билээ. Тэгээд намдаа үнэнч байх болно гэж би сэтгэлдээ баттган бодлоо. Цээжинд нэг юм огшсоор л байлаа. "Социализмын бүрэн төгс ялалтын төлөө метрашгүй тэмцэж" гэж хэлэхдээ тэр ихч бас л дуугаа илүү өндөрсгөлөө. "Бүгд найрамдах Монгол ард улсын пионерын чин ирмэлзлийг ямагт биелүүлэхээ өөрийн нөхдийн өмнө" гэж давтаад би тангараг давтуулж байгаа ихчийн ингэрдэх цэнхэр хүрээтэй галуулаан газ дуг өвд харсаар байв. "Баясгалантайгаар тангаргалж байна." Би тэр мөрийг давтахдаа үнэхээр сэтгэл тогтлон хөөрч байлаа. "Баясгалантайгаар тангаргалж байна." Би тангаргалж байна хэмээн давтахдаа хоолоогоо сүйтэл чанга хэлв. "Монгол Ардын хувьсгалт намын үйл хэргийн төлөө хизээд бэлхэн байх тун" гэхэд бид "Хизээд бэлхэн" гэж нэгэн зэрэг хэлээд пионерын ёсолгоогоор ярс хийтэл ёсоллоо. "Хизээд бэлхэн" сэтгэл ихэд тогтолж байсан тул хоолой зангираад "хизээд бэлхэн" гэж чанга хэлж чадсангүй. Бүгд газ дугга зүүсний дараа танхимд бүхий олон багчууд дуу ишгэлэхэд би унших бичиг номоос шүлгийн чэйжилснээрээ даган дуулав. Бүхий олон багчуудаа бүрхсэн улаан цэцэрлэгтэй, бүхий олон багчуудаа бүрхсэн улаан цэцэрлэгтэй, бүрийн шинээр үүсгэсэн бүжиг наадмаа наадцгаая бэлхнэ. Бүрхсэн улаан цэцэрлэг гэж юу юм бол? Цэцэрлэг модны навч ногоон өнгөтэй байдаг шүү дээ. Намар навч шар бас улаан болдгийг хэлж байгаа юм болов гэсэн бодол толгойд эргэлдэн байсан ч дууга даган дуулж үе үе ингэртэй зүүсэн шинхэн улаан бүч рүүгээ хялам хийн харж байлаа. Пионерын дууга дуулсны дараа улаан бүч зүүж өгсөн эгч надад 2 ширхэг сарлагч ихээр Москвагийн Кремлийн зурагтай ил цагтал дурсав. Ёслол төгсөж бид үүдний танхимд очиход манай зэргэлдээ 2-ын В ангийн ариуна надад бэлгээ гайхуулав. Түүнд улаан бүч зүүж өгсөн манай сургуулийн онц сурлагтан Бодбаатар гэдэг өндөр ах, Орос үлгэрийн 3 баатрын зурагтай жижиг шоколад, Содом дорж зохиолчийн аз жаргалын ирэлчин гэдэг номыг бэлгэлжээ. "Хөөх, чамд ийм гоё шоколад бэлгэлсэн юм уу? Надад шоколаднаасаа тийх үү? Юу гэж дээ? Эн чинь миний бэлэг штэ. Харамж, чамд бас ном өгсөн байж штэ. Харамсан шоколад чинь хар нохоо хоол болог" гисгэн шуугилдах бидний дэргэд сургуулийн пионерын удирдагч Чимгээ багш ирж "За хүүхдүүдээ, чимээгээ айдацгаа. Манай сургуулийн 8 хүүхэд хувьсгалын музейгээ үзчихэд шууд сургууль руугаа явна шүү" гэлээ.
Пионерын удирдагч багш нөгөө цагаан цамцтай хотын пионерын зөвлөлийн хүн шиг улаан гаалстуг зүүсэн байгааг сая л анзаарсан би. Пионерын ажилтай хүмүүс том хүнч гэсэн улаан бүч зүүдх юм байна гэж ухаарав. Гэхдээ чимгээ багш залуухан хүн учраас гаалстуг зүүх нь зүгээр. Харин тэр туяа цэцэг гэдэг дарга игч бүр манай ээж шиг хөгшин хүн байж улаан бүч зүүсэн. Тэр нь том мемийн улам тодруулаад байсныг санан инээд хүрч байлаа. Урд нь аавтайгаа үзчихсэн ч гэсэн пионерт илсэн баярт өдрөө хувьсгалын музей дахин үзэх нь сайхан санагдаж байлаа. Ардын хувьсгалын партизаны хувцас, буу зэвсэг, улаан туг зэрэг үзмрүүд, хувьсгалын өмнөх манжийн дараллын үеийн шоронгийн хэсэг дэх 9 эрүү тулгаж шийтгүүлж буй хүмүүсийн зураг, өргөж даагдамгүй хүнд төмөр гинж, хүн тамалдаг хонгор азраг гэх нэртэй юм. Бас дотор нь хүнийг хордог байсан нүүрэн хэсэгтэй дугуй нүхтэй мөглөн гих модон авдар зэрэг аимшигт үзмрүүдийг үзэж байхдаа хэрвээ 1921 онд ардын хувьсгал ялаагүй бол яана. Би тэгвэл ядуу хав халтар хүүхэд өлсөөд л тэмцэл кинонд гардаг хүүхэд чиг зах дээр гуталжгүй хөл нүцгэн явж явах байсан болов. Ноёд аавын минь баривчлаад энэ музейд байгаа мөглөн гэдэг модон авдарт хийчихвэл яана гих зэргийн төгшүүрт бодолд автснаа. Ямар их азар Сүхбаатар Жанжин Ленин багш гэх мэт бааtruуд төрж хувьсгалыг удирдах ийм сайхан аз жаргалтай цаг ирсэн бэ хэмээсэн бодол төрж сэтгэлд баяр талархал төрж байлаа. Тинхүү би 2 дугаар ангид ороод 2 сарын дараа улс тунхаг хэлсний баяраар пионерт илсэн юм.